Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаар хэрэгжүүлсэн 26 арга хэмжээний үнэлгээг гаргажээ. Үнэлгээ хийсэн 26 арга хэмжээнээс 4 л бүрэн хэрэгжсэн бөгөөд нийтдээ 51% буюу хангалтгүй эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүн гарсан байна. 26 арга хэмжээнээс 4 арга хэмжээ нь бүрэн хэрэгжсэн, 9 нь тодорхой үр дүнд хүрсэн бол 10 нь хэрэгжүүлэх бэлтгэл ажил нь эхлэл төдий, харин 3 арга хэмжээ нь огт хэрэгжээг өгсөн дүгнэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдал хангалтгүй төвшөнд байгааг мэдгдлээ. Хотын хэрэгжилт маань 51% хэрэгжилттэй буюу хэрэгжилт хангалтгүй эрчимжүүлэх шаардлагатай гэсэн ийм дүгнэлтэд хүрсэн байна. Бүрэн хэрэгжсэн 4 арга хэмжээний хувьд бол орчны бохирдоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээ. Олон нийтэд мэдээлэл сургалт сурталчилгаа нөлөөллийн ажлыг хийгээч гэсэн ийм заалт байсан. Энэ дээр бол холбогдох нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, эрүүл мэндийн яам болоод холбогдох байгууллагуудаас олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгаа нөлөөллийн ажлуудыг телевиз, радио, сонин хэвлэл мөн сошиал нийгмийн сүлжээнүүдээр дамжуулж хүргэсэн гэсэн ийм мэдээлүүд. Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн дагуу тэжээгч нас барсан 18 хүртэлх насны хагас болон мөртөө өнчин хүүхдүүд бол нийгмийн даатгалын сангаас олгодог тэжээгч алдсны тэтгэврийг олгох. Энийг эрх үүсэг байгаа ийм тохиолдлууд бол маш их байсан. Энэ дээр бол олох арга хэмжээг бол нийгмийн халамжийн сангаас олох ийм арга хэмжээнүүдийг бол авсан байна гэсэн ийм тайлан мэдээг бол холбогдох яамнаас ирсэн. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн мэргэжлүүдтэй хүүхдэд асарж байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг бол нэмэгдүүлэх арга хэмжээг аваач гэж бол их хурлын тогтоолоор бол үүрэг өгсөн байгаа. Засгийн газар. Энэ онд тэжээгч алдсан болон хагас бүтэн өнчин хүүхдийн тэтгэмжийн доод хэмжээг 6%-аар нэмэгдүүлж 397.5 мянган төгрөгт хүргэсэн байна. Гэвч энэ мөнгөнд тэтгэмжээ авч чадаагүй тохиолдол маш их болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн мэдээллээр хагас өнчин болон бүтэн өнчин хүүхдийн бүртгэл тоо мэдээллүүд зөрүүтэй байсан учраас дахин шалгаж үнэн бодит тоог гаргах шаардлагатайг холбогдох байгууллагуудад сануулжээ.